Энэ эмч эр бусын амьтдыг хамтдаа ажил хаяхад уриалж чадна. Үнээсүү өгөхөө болж уралдааны морь уралдахаа байсан. Азгүй хүмүүс тусгай хөнгөлөлт идэлнэ. Өмнөх удаад Ширэнгэн Ван хааныг аварсны дараа хачин эмч Дулидэлжон жижиг хотын алдартай хүн болсон. Гэхдээ хэтэрхий алдартай болох нь түүнд олон асуудал авчирсан. Жонны өвчтнүүд улам олон болж байна. Хүмүүсээс гадна янз бүрийн хүнд өвчтэй амьтадч бий. Жишээ нь 100 настай хуурай газрын яст мэлхийн сэтгэл зүйн асуудлыг шийдэх. Жон нууцлаг жижиг эмийн сав гаргаж ирв. Дараагийн мөчид эм нь үнэхээр өвчнийг идгээв. Чи үнэхээр сайхан харагдаж байна. Нохооны сэтгэл зүйн асуудлыг шийдэхэд туслах. Хүмүүстэй хэрхэн харилцахыг заах. Нэгдүгээрт соёлтой байх хэрэгтэй. Хоёрдугаарт хувийн ариун цэврийг сахих. Үзлэг хийхээс гадна Жон мөн нэвтрүүлэгт оролцох урилга авдаг. Амиа хорлохыг хүссэн алдартай хүн амьдрал нь хэтэрхий урт гэж боджээ. Тэрээр матартай асуудал үүсгэхийг хүсжээ. Тэр матар юу ч мэдэхгүй гэж боджээ. Өдөр бүр хачирхалтай зүйлс тохиолддогч амьтдад тусалж чадвал Жон баг зэрэг зовж ядарсан ч үн цэнтэй гэж боддог. Энэ өдөр Жонны том охины төрсөн өдөр байлаа. Гэр бүл нь дөнгөж сууж байтал нэгэн жижиг өмхий хүрэн тэдний уулзалтыг тасаллаа. Жижиг өмхий хүрэн Жоныг хайж ирэв. Эхлээд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлв. Дараа нь өөрийн дарга нь түүнтэй уулзахыг хүсэж байгааг хэлв. Тиймээс дараагийн өглөө эрт жижиг өмхий хөрөнгийн удирдлага дор Жон нэгэн онгон ойд ирэв. Тэгээд түүний дарга болох мэнчтэй уулзав. Хүмүүсийн хит их мод огтлолтоос болж энд амьдардаг амьтдын байдал аль хэдийн аюултай болсон байлаа. Саяхан эр мав гэдэг хөгжүүлэгч ирсэн. Бүх модыг цэвэр огтлоно гэж сүрдүүлсэн. Мэнч Жоноос тусламж хүсв. Амьтдыг төлөөлж хилэлцээр хийх. Энэ бол байгаль ба хүний тэмцэл. Жон анхандаа оролцохыг хүсээгүй. Гэвч сүрсэн ойг хараад тэр өрөвдөх сэтгэл төрөв. Тэр даруй өмгөөлөгч эхнэр рүүгээ уцтав. Ямар нэгэн шийдэл байгаа эсхийг асуув. Хэрэв ойд ховордсон амьтан байвал гэдгийг мэдэж ав. Хуулийн дагуу ойг сүйтгэхээс хамгаалж болно. Жон даруй орон нутгийн амьтны мэргэжилтэнтэй уулзав. Нарийн асууж лавлав. Ойн дотор номхон далайн баруун хэсгийн юм баавга байгааг мэдэв. Эог гэдэг нэртэй. Гэхдээ дүрмийн дагуу зөвхөн нэг баавга хангалтгүй. Хэрэв бүлгийн үржил хөөрлийг хадгалж чадахгүй бол засгийн газар хамгаалалт үзүүлэхгүй. Эндийнээр хэлбэл яваад нөхөр олох хэрэгтэй. Аз болоход хичээсэн хүнд тэнгэр ивэлтэй. Жон олон бэрхшээлийг даван туулж эцэст нь цэрэгт номхон далайн баруун хэсгийн эр баавгаг олжээ. Хүмүүс түүнийг баавга гэж дууддаг. Эхэндээ баавга жаахан бардан байсан. Цэрэгт хоол байртай байсан. Амьдрал нь зэрлэг байгалаас илүү сайхан байсан. Жон түүнтэй ярилцахыг хүссэнгүй. Айвгийн секси зураг шууд гаргаж ирсэн. Баавга маш их догдсон. Гарах цаг нь болсон бололтой. Олон жил зүтгсэн гэж бодсон. Айвыг хараад л шууд том модны ард нуугдсан. Яалч үгүй Жон өөрөө оролцохоос өөр аргагүй. Хоёр баавгаг холбох гэж оролцсон. Баавга үнэхээр тус болохгүй байна. Танилцах уулзалт амжилтгүй болсон. Айвгийн дургүйг хүргэсэн. Хүмүүс доод түвшний баавга хэрэггүй. Чадвартай, хариуцлагатай баавга. Амжилтанд хүрэхийн тулд баавгад урт зам туулна. Энэ үйл явцыг хурдсахын тулд Жон түүнийг зурагт үзүүлж ан хийхийг сургаж эхэлсэн. Баавганууд төрөлхийн сайн сэлэгчд гэж сонссон. Энэ үзэл бодлын талаар том баавга үүнтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Учир нь би эмээгээ харсан. Загас барьж чадахгүй, шавж идэхгүй. Болох том баавга зөвхөн цагаан хоол идэхийг хичээдэг. Жон үнэрлэх чадварыг нь сайжруулахыг хүссэн. Гэтэл жимсэн амны хажууд байв. Том баавга газар доорх агуулах руу унаж чадна. Жон үүнийг хараад толгой нь эргэв. Үнэхээр төсөөлөхөд хэцүү. Энэ дэлхий дээр яаж ийм тэнэг баавга байж болох вэ? Том баавгад итгэл найдвар өгөхийн тулд Жон дахин сэтгэл хөдлөлийн хүзрөө гаргав. Бүх ойн ирээдүйг ашиглан түүний тэнэг зүрхийг сэрээх. Жон том баавгаг хамгаалалтын бүс рүү авчирсан. Бусад баавгад амьдрах чадвар заалгахыг бэлдсэн. Гэтэл бусад баавга түүнд ууссан байв. Баавгаан асуудал ахиц гараагүй байна. Жонны гэрийн нохой дахиад л энэ үед тоглож эхэллээ. Тэр ой модны эмэгчин чонод дурлжээ. Эсрэг хүйсийн анхаарлыг татах хамгийн сайн арга эр хүний жинхэнэ зан чанарыг харуулах. Гэхдээ зөвхөн зоригтой байгаад хүч чадалгүй бол заримдаа энэ нь бас гунигтай байдаг. Тэдэнд жинхэнэ эр хүн гэж юу болохыг харуулахын тулд Жон өөрөө үзүүлэхээр шийджээ. Үр дүнд нь нүрээ алгадуулжээ. Жон, би чамд хогийн савыг зөв байрлуул гэж хэлээгүй билүү? Чи дуугүй бай. Чи хүнд дуугүй бай гэж хэлв. Мэдээж эр хүний зан чанарыг харуулахаас гадна бас хангалттай хайртай байх хэрэгтэй. Нөгөө хүн чин сэтгэлийн хайрыг мэдрэх үед амжилт ойрхон байгааг илтгэн баавгаас урсан зүйлээ ашиглаж байна.
Эвэд галзуу хайр сэтгэлээ илэрхийлж байна. Ямар хөөрхөн жаахан амтан амтад зүрх вэ? Эвгүй байдал шууд дээд зэгтээ хүрлээ. Том мод хүртэл сонсож чадахгүй боллоо. Энэ нь шууд л хуваагдаж биеийн тэмдгийг өхүүлэхийг хүссэн. Тасралтгүй алдагдал нь Шиондагийн итгэлийг алдахад хүргэсэн. Агуйд нуугдаж гарахаас татгалзаж байна. Зөөлөн доромжлол нь ажиллахгүй байгааг харахад Жон шийдэмгийн хогийн талаар ярьдаг. Мэдээж бид Шионда шиг тэнэгтэй харьцаж чадна. Та түүний бардамлыг ялах хэрэгтэй. Жоныг загнах тусам улам их догдолж байв. Шионда маш их уурсан тул Капуто түүнийг алгадав. Гинтийн энэ алхам түүний өөртөө итгэх итгэлийг ихээхэн нэмэгдүүлсэн. Би хорвоогийн хамгийн хүчтэй баавга гэдгээ шууд мэдэрсэн. Эрхэн хүндэт хайрын өрөөлөөр Шионда анх удаа загас барьжээ. Аав энэ удаад дургуутсангүй. Анхны хайр шиг хайрыг мэдэрсний дараа хоёр баавгаан харилцаач хурдан халуу орвиж эхлэв. Хамтдаа гүйж хамтдаа усан доор. Яг л шинээр гэрэлсэн хосууд шиг бүхэл өдрийн турш салшгүй. Авгийн төлөөх сэтгэлээ батлах гэж том баавга хайртайгаа улам галзуурч байна. Хатан цохооны орой дээрх зүгийн үрийг түүнд бэлгэлэхээр төлөвлөж байна. Олон баавга тэндээс унаж өгсөн гэж ярьдаг. Яг энэ үед түүний өрсөлдөгч гарч ирэв. Нөгөө нь өөр төрлийн хүрэн баавга байв. Өмнө нь Эвэг үргэлж дагаж байсан. Хоёрдугаар баавга үг хэлж эхлэв. Том баавга уурлаж шууд хамгаалалтаа алдсан. Маш их гонигтай үед тэр Жонд гомдлохоор очив. Яриад байтал гинэт гидсэн хүчтэй өвдөв. Хамгаалалтаа алдсан том баавга ирэхээр гунигаад арахыг хүссэн байжээ. Гэвч арх таахгүй байв. Зөвхөн зайрмаг идэж уураа гаргаж байв. Жон найж тэг өрөөнөөс зүгтхийг хүсв. Гэтэл хаалганы гадна хүмүүс дараалал зогсож байв. Том баавгаг хүмүүсээс нуухын тулд тэр ганцаараа дарамтыг тэсвэрлэхээс өөр аргагүй болов. Нэг хэсэг галзуурсан дайралтын дараа Жон ч бас үнэрт автлаа. Баавга энэ сэтгэлийг орхиогүй. Зөвгийн үрийг авч айвад өөрийгөө батлахаар шийдэв. Түүний сорилт бүх айн даяар тархав. Тоо томшгүй олон амьтад дууг сонсоод ирэв. Энэ удаа баавга эр хүний хүч чадлаа харууллаа. Гайхалтай нь зөвгийн үрийг амжилттай авлаа. Амьтад баяр хөөртэй хашгиралдав. Айвч бас баавгад сэтгэл хөдлөлөө. Түүнтэй хамт баавгаан амьдралыг судлахаар зөвшөөрөв. Гэтэл энэ үед хоёр дахь баавга ойд ирэв. Хоёр баавга тоглож байх үед нэг удаагийн мэдээ алдуулах буугаар баавгаг унгав. Дараа нь санаатаагаар олон нийтийн дарамт үүсгэв. Баавга хүний ресторанд нэвтэрсэн гэж худал хэлв. Ингэснээр тэр баавгаг авч явах мянган шалтгаантай болно. Жон түүний хуйлдааныг шууд л олж харлаа. Хүч мөхсдөж баавгаг авч явахыг харахаас өөр аргагүй байв. Хамгийн харамсалтай нь шүүх хурал эхэллээ. Даалгавраа биелүүлээгүй учраас үүнд Жон ч бас юу ч хийж чадахгүй байв. Тэр гэрчийг олсон ч гэхдээ хэн амьтанд итгэх вэ? Ингээд Жон ялагдсан. Энэ үр дүнд тэрээр баавгад маш их харамсаж байв. Гэтэл баавга өмнөх хөгжилтэй зангаа өөрчилж Эвогийн хайрыг хамгаалахаар шийдэв. Баавгаан гунигтай төрхийг хараад Жон дахин оролдохоор шийдэв. Түүний ганцаар хүч хүрэхгүй байж магадгүй. Харин бүх амьтны ертөнц бол бурам зоригтой үг хэлсний дараа Жон амьтдыг амжилттай нэгтгэж чадсан. Амьтдын томоохон ажил хаяст эхэллээ. Ажил хаяст, ажил хаяст, ажил хаяст. Ажил хаяст, ажил хаяст, ажил хаяст. Ийм байдалд орсон ч эр мав баг зэрэг мөрөөдөлтэй хിവэр байв. Гэрээг өөрчлөх, ашиг олохыг хүссэн. Үр дүнд нь амьтдын илүү хүчтэй өшөө авалт ирэв. Эцсийн гэрээг дахин боловсруулсан. Мод бэлтгэлийн компани ойгоос гарахаар зөвшөөрөв. Том баавгаач мөн гин буруугүйгээр суллагдсан. Тэр Жонд баяртайгаар баавгаан тэврэлт өгсөн. Ойд буцаж ирсний дараа том баавга айв хоёр хайртай баавга болж гэр бүл болсон. Дахин санаа зовох хэрэггүй. Үржлийн үүрэг гадны нөлөөнд автахаас сэргийлсэн. Том баавга нөлөөнд автаж нохооч мөн төрөлхийн авьяасаа сэрээсэн. Бүснээрээ им чоныг хуурч авсан. Нүд ирмэх зуур хоёр дахь жилийн хавар ирлээ. Том баавга айв хоёр баавгаан зулцав төрүүлсэн. Үүнээс хойш аз жаргалтай амьдралаар амьдарсан. Хачин эмч Долитл 2001 онд гарсан. Кино өмнөх бүтээлийн хэв маягийг үргэлжлүүлсэн. Анхны гэр бүлийн инэдмийн суурин дээр байгаль орчны сэдвийг нэмсэн. Амьтдын хамтарсан ажил хаялтаар дамжуулан хүмүүсийн байгальд учруулж буй хохирлыг харуулсан. Сэдв гүнзгий боловч хэтрүүлэн тайлбарлаагүй. Хүмүүсийг асуудлын мөн чанарыг ойлгуулсан. Амьтадтай эвтэй байх хэрэгтэй. Эцсийн эцэст тэднийг хайрлах нь өөрсдийгөө хайрлахтай адил. За өнөөдрийн кино энд хүрээд дууслаа. Дараагийн удаа уулзцгаая.